За хамрын гуашааны бичлэг оруулах гэж байна. За энэ дээр харагдаж байгаа хамарт маш олон цэгүүд байдаг. Бидний төсөөснөөс илүү олон цэгүүд байдаг. Тэгэхээр орой унтахынхаа өмнө сайхан массажлаад тий бүр гуаша байхгүй бол ингээ хуруугаараа сайхан массажлаад ингээд унтаарай. За энэ дээр ингээ хамгийн сүүлд нь дарж өгөөд за маш сайн тайвширч өгнө. Нойрны чанар нь сайхан нэлийн сайн сайжирдаг. Сайн нам одоо гүн унтаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр зэрэг гуаша байвал гуашаагаараа хийгээд байхгүй бол хуруугаараа массажлж болох нэ. За энэ дээрээс тухны 2 дугаар цэгээс эхлээд тоошогоо массажлна гэсэн үг. Маш зөөлөн даралттайгаар. За хамгийн хүчтэй даралт 5 гэж үзэхэд бүгдээрээ 3-4 хооронд массажлах нэ. За ингээд дээшээ. За харин нэштэй нүдний ойр ирэнгүүт төвөөс гадагш нөгөө гуашааны алтан дөрөн байдаг шүү дээ. Төвөөс гадагш нь гээд. За төвөөс гадагш нь нүдний ойр учраас даралтаа зөөлөн. За 1 2 гээд маш зөөлнөр. Тэ? Үл мэдэгдэм даралтаар ингэж төвөөс гадагш нь дарж өгнө. Массажлж. За хамрын угалсан дээр ирэнгүүтээ харин эсрэгээрээ. Ингээд массажлах. За ингэж массажласнаар нойрны чанар маш сайн сайжирна. Гүн унтаж чаддгүй байсан бол гүн унтах тийм боломжтой болдог байна шүү. За дээрээс нь зөвхөн массажлаад зогсохгүй энэ хэсэг дээр энэ тухны 2 дугаар цэг дээр сайхан дараад амьсгалаа аваад гаргаад айж байгаа. За амьсгалаа дарангуудаа даралтаа нэлээд чангаруулангуудаа амьсгалаа гүнзгий аавна. Ингээ өөрлөгөө гүнзгий амьсгал аваа хевлийгээрээ. Хевлийн амьсгал аваад за даралтаа сулрангуудаа амьсгалаа хайжхан гаргана. За ингээд туршаад үзээрэй. За 3-5 удаа энэ. За дараачих нь болохоор зэрэг энэ хамрын 2 талын цэг байдаг. За энэ цэг дээр хүмүүс дарангуудаа хамраараа айжхан амьсгал аваад хевлий төмбөдөг штэ ингээд. За ингээд 3-5 удаа. За хэрэг гуаша байхгүй бол хурууныхаа үзүүрээр массажлж болох нь ингээд. За ингээд товшоод за мөн дараад яг ижлэгэн амьсгалын дасгалтаа хуслуулад хийн. Энэ бол соматик засвалт нэлээд өргөн ашиглагддаг цэг. Биднийг маш сайхан тайвшруулж өгдөг. Ингэснээр нойрны чанар сайжирна. За тэгээд таашаад сэтгэл зүй тайван амгалан болохоор зэрэг амьдралын чанарт бас нөлөөлдөг энэ маань. Хэрвээ сэтгэл зүй докторгүй байвал бидний гаргаж байгаа шийдвэрүүд бас сэтгэл хөдлөлтөөр дөөрөөлөд янз бүрийн шийдвэрүүд гаргаад амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор эдгээр аргуудыг та нар маань эхний ээлжинд туршиж байгаарай. За хэрэг сэтгэлдээ хуваалцаад, үр дүнгээ хуваалцаа тий. Ингээл минь иймэрхүү амьдралд хэрэгтэй эрүүл мэндэд ач тустай бичлэгүүдийг сурлаар оруулсаар байх болно шүү. Тэгээ пэйжээ дагаарай. Баярлалаа бичлэгээ нөөрлөөцсөнд.